Орон төрийн үзэгчдээ Улаанбаатар хотод 18 цаг болж байна. Өнөөдөр 6 дугаар сарын 4-ний пүрэв гараг Монгол гомет нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За 6 сарын 1-ээс эхлээд манай бэлгээгийн хувьд бол ээлжийн амралтаа авсан. За тийм учраас энэ үйлрэлийг дуустал надтай хамт мэдээллийг сэтгүүл бэлгүүтэй хамт хүргэж байгаа гэдгийг бас дуулгая. За орой мэд хүргэе. За орой мэд. За үйл явдлууд бас өрнсөн, үргэлжилсэн. За хэдийгээр өнөөдөр засгийн газрын ээлж туралдаан байдгүй ч гэсэн ерөнхий сайд болон засгийн газрын техник гишүүд гарч ирж бас мэдгдэл хийлээ. За энэ өргөн барьж байгаа хуультай холбоотой мэдээллүүдийг өгсөн. Ерөнхийдөө хувийн хвшлийг дэмжих нөгөө чөлөөлийн аяныхаа хүрээнд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэх мэтийн байр суурийг бас илэрхийлсэн ийм мэдээллүүдийг бас өгч байна. За улсын их хурлын чуулганаар нөгөө наадмын асуудлууд үндэснийх баяр наадмын хуулийн төсөлтэй холбоотой асуудлуудаас хилцэгдсэн. За Амгаланбаатар гишүүн бол дэг зөрчиж зүтгүүлсэн боловч бүтлгүүдэж байгаа шиг байна. Тэгээд өөрөө наадмаа нөгөө 3-2-ийн наадмаа бол өөрөө зохион байгуулна гэж мэдэгдэж байна. За улсын хурлын чуулганаар хард амттай холбоотой асуудлууд бас нэлээд их хилцэгдэж ярилцагдлаа. Гэх мэт ийм үйл явдлууд өнөөдрийн голлох мэдээллийн сайтуудаар гарсан байгаа. Эдгээрийг үзэгч та бүхэндээ төвөрлөн хүргэн санал сэтгэлээ. TVS Mongolia гэсэн Facebook-ийн пэйж хуудсан дээр гарч байгаа лайв дээр шууд ирүүлээрэй. За ингээ хоёул өөрийгөө хэлээд ивент гэжтэй танилцуулъя. За. Монгол комментэд нэгтгэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага 100 насны тэмийн сан 30 жилийн түүхтэй урт удаан хугацаанд үйл ажиллагаа, доктортой үйл ажиллагаа явуулж байгаа 8 салбараар та бүхэнд хүрч үйлчилж байгаа. За 100 насныхны хувьд та бүхэнд хүргэж байгаа бүтээгдэхүүн танилцуулах бүтээгдэхүүн бол бүгд найр солонгос улсаас оруулж ирж байгаа алоэ вера буюу алоэгийн гэл байгаамаа. За энэхүү алоэ вера гелийг жуусыг өдөр тутамдаа та бүхэн хэрэглэснээр олон зүйлээс урьдчилан сэргийлэх, олон өвчин зовирлыг бас намжаах. За тэгээд дээрэс нь зүгээр энгийн одоо ямар нэг өвчин зовиргүй байсан ч гэсэн биедээ бий болох сайн одоо чанар үйлчлэлүүдийг бас дагуулж авчрах юм аа. За тухайлбал ходоодны шарах 12 гидсний нуглаа өрөвслийн үед өтгөн хаталтыг зогсоох. За гэх мэтээр хэрэглэн. За хараа сайжирдаг, хараа докторждаг, цагаан мах эргэхийн эсрэг юм үйлчилгээтэй. Химийн тарианы хорт нөлөөг бууруулах, үс унах, харшлын эсрэг, өрөвслийн эсрэг юм үйлчилгээтэй. За тэгээд өөгчлөлтийг бууруулахад амьсгалын замын өвчтнүүд, бактери, архаг, бронхит, эмэгтэйчүүдийн өндөвчний уйланхай, төрөл бүрийн мөөгөнцөр нянг устгадаг ийм одоо бүтээгдэхүүн 100 насны тэмээс сантай хамтран та бүхэнд хүрч байгаа. 75 100 500 гэдэг утсан дээрээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За энэ Монкондигийн сүүн чихэр жоохон гялаагаад байгаа юм. За ийм сүүн чихэр гэдэг ийм чихэр бас Монкондигийн чихэр бас хамтарч эхэлж байгаа шүү. За Монкондигийн сүүн шинэ бүтээгдэхүүн болох сүүн чихэр. За энэ сүүн чихрийн хувьд гэх юм бол үнэний цэвэр сүүний орчтой гэдгээр давуу талтай. Бид нар одоо чихэр гэхлээр л одоо шүд өвдөгдөг хүүхд өгч болохгүй гэдэг зүйл байдаг гэсэн бол сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгчид бол яг энэ үндэснийхээ одоо цагаан сүү цагаан хэдэ ийм зүйлүүдээр чихэр үйлдвэрлэж хэрэглээнд гаргаад байгаа. За тэгэхээр зэрэг Монконди сүүн чихрээ их худалдаанд гаргажээ. За мөн Ариг банк аригтай хадгалаад 16.5% хүүтэй өндөр хадгаламжуудаа сонгож хадгаламжинд 50,000 төгрөгийн орлого нэмэх тутамдаа ирэх авч оны эзэхэд 100 сая төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжийг нийт хэрэглэгчтэй бас олгож байна. За дээрэс нь хадгаламжаа сонгуулах, хадгаламж шинээр нээлэх болгонд ирэх авна. За ингээд оны 100 сая төгрөгийн хадгаламжийн эзэн болохоос гадна авсан ирэхээрээ сар болгон азтан болох боломжтой шүү гэдгийг дуулгая. CU Loyalty хөтөлбөрөөр зарласан CU Loyalty хөтөлбөрийн хувьд гэх юм бол одоо CU аппликейшнийг гар утсан дээр татан суулгаад CU-гээс худалдаа авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс авсан оноогоороо Point Market зэс рүү ороод за тэгээд iPhone 17 10 сая төгрөгийн азтан BYD Leopard 5 маркийн автомашин гэх мэтийн ийм хонжируудаас та бүхэн суулгах, авцтан болох юм боломжийг бас CU Loyalty хөтөлбөр олгож байгаа 6 сарын 17 хүртэл үргэлжилэх нэ. За ингээд CU Монгол комитеттэй хамтарч байгаа. За мөн Black Horse Discovery компани хамтарч байна. За пэйж нь бол Black Horse Discovery гэсэн одоо латинаар бичигдсэн ийм Facebook-ийн пэйж хуудас байт юм билээ. За тус байгууллага нь яадгүй гэхлээр зэрэг монголчуудыг хөх хотын эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж байгаа. Нэгсэндээ та өөрөө зардлаа гаргаад ирээн орох юм бол ирээнээс цааших замын зардал, байрлах зочид буудал. За тэгээ бүх шинжилгээний үн ердөө 1500 явна гэсэн. За үүнд нь бол ходоод гидсний нунтуулгатай дуран, компьютер томограф үзлэг, эхо, эрентхэн, цус шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, дотор эрхтний шинжилгээнүүд, ясны нягтршил, судасны хатуурал, мис засал, нүд чих, хамар, хоолой, шүд гэд бүгдийг нь үзэх юм байлээ. За ирээнээс
хөхөд хүртэлх бүх зардал энэ дотор нь багтчихсан байгаа гэдгээр бол нэлээд давуу талтай. Ер нь бол Монголд бол нэг 2-3 сая төгрөгөөр л ийм шилжгээнүүд өгнө. За энэ бол ердөө 1500 явна гэхэлэр бодоод үзэхлээр нэг 750 мянга 800 мянга орчим төгрөгөнд бүгд багтаж байгаа юм байлээ. За утасны дугаар нь одоо энэ арт л байгаа юм л да. 99 1678 9111 тэг 711 9111 тэг 711 99 1678 гэсэн ийм дугаарын утсан дээрээс. За тэгээд утас нь одоо яг одоо завгүй байгаад ах юм бол та хүн Black Horse Discovery гэсэн компани Facebook хуудсан дээр нь холбогдож чатаар нь бас дэлгүүрэнгүй мэдээлэл асууж болно шүү. За чам дээр юу? За, магниум. Магниум бүтээгдэхүүнийг магний ба B6 витамины дутагдлаас нойргуудах, толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөх, чадвар сулрах, ядрах, жочромтгой болох, булчин татах, сэрвэнэх зэрэг урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа гэсэн байна. Магниум. За, дидиш дараагийнх нь. Дидишийн хэрэглэгчдийн хамгийн идэвхтэй оролцдог томордог урамшуул эхэлсэн байна. Уг урамшуул нь 5 дугаар сарын 6-наас 6 дугаар сарын 30-ны хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд дидишийн хэрэглэгч та үндсэн багцаа 2 болон түүнээс дэс сараа сунгаад эхний сарда илүү том сувагтай том багцаа үзэх боломжтой юм байна. Мөн томордог урамшуулалд хамрагдсан нийт хэрэглэгчдээс 3 хэрэглэгчийг том бэлгийн эзээр тодруулнаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 7777 1434 болон DD-шийн Facebook хуудасаар аваарай гэсэн байна шүү. За ингээд ивент итгэгч хамтран ажиллагч байгууллагуудад баярлалаа. Мэдээллүүдээ хамтран ажиллагчтай мэдээлэлд дуулгалаа. Үндсэн мэдээлэлд орой. За өчигдөр 6 дугаар сарын 3-ны өдөр улсын дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн бас хуралдаад шийдвэрүүдээ гаргасан. За энэ чинь бол бидний тооцоолж яснаар бол одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй холбоотойгоор бол бид нар ерөнхий шүүгч ганц зургийг үргэлжлүүлэх байх гэсэн таамаглалтай байсан. За эсвэл одоо улс төрийн шийдвэр гаргаж одоо хос хоёр гэдэг шүүгчийг томилоод за тэтгэвртэй гарсны дараах нь ганц зургийг дахин томилох гэдэг ийм арга зам технологи явах болов гэсэн ийм таамаглалууд байсан бол за өчигдөр бол улсын дээд шүүгчдийн зөвлөгөөнийг уралдаад улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр захиргааны иргэн техник шүүгч цогтыг томилуулах юм саналыг ерөнхийлөгчд хүргүүлэхээр болж байгаа гэсэн юм мэдээлэл. Өчигдөр орой 20 цагийн үед мэдээллийн хуудасаар гарсан бил. За энэ цогт гээд шүүгчийн хувьд гэх юм бол за игүүр дээр гарсан мэдээлэл дээр бол хуулиндаа бол Монгол улсын ерөнхийлөгчд цогт ерөнхий шүүгчийн нэрийг нь өргөн барина. За ерөнхийлөгч бол 14 хоногийн дотор одоо захирам зарилгаа гаргах хэрэгтэй юм байна. За тэгээд буцаад юм уу буцаадгүй юм уу тэр нь одоо яадаг юм бол мэдэхгүй байна. За цогт шүүгчийн хувьд бол хамгийн сүүлд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бол өөрийн орлого 109 сая, гэр бүлийн орлого нь 36 сая, орон сууц 276 сая төгрөгөөр үнэлж байгаа. Газар 5.7 сая төгрөгийн газартай зээл 150 сая төгрөгийн зээлтэй. За боловсролын хувьд гэх юм бол 1904-өөс 1994-өөс 98 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн их зүйн бакалавр, 2007 онд Америкийн нэгдсэн улсын Walmart-ийн их сургуулийн хууль зүйн коллежийн хууль зүйн магистрийн зэрэгтээ төгссөн. За мөн хууль зүйн ухааны докторийн зэрэгтээ. За ажлын туршлага бол одоо 1998 оноос эхлээд улсын дээд шүүхийн эрүүгийн иргэн танхимд нарийн бичгийн дарга шүүгчийн туслахаар ажиллаж эхэлсэн. 4-өөс 11 онд бол нийслэлийн захиргааны иргэн шүүгчийн шүүгч, 11-өөс 23 он захиргааны иргэн давзаалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, 13-оос 20 онд бол захиргааны иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгчээр, за 20 оноос улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэсэн ийм намтартай хүн. За энэ шүүгч байна. За энэ цогтгэр шүүгч улсын дээд шүүхийн шүүгч болох магадлалтай болоод ороод ирж байгаа шиг байна л. Тэгээ энэ нөхцөл байдлыг харахаар зэрэг одоо авилгалтай тэмцэх газрын дарга прокурор гэдэг хүмүүсийг бол улираачихсан шүү дээ. Тэгэхээр зэрэг шүүгчийг дахин улираах юм бол одоогийн ерөнхийлөгч Хөрс өхийн хувьд бол нэлээд жоохон нийгмийн эсэргүүцэлтэй тулгах юм болов уу гэсэн юм асуудал бас гарсан. Тэгэхээр зэрэг үүнийхээ эсрэг байдлаар явж гэнэ үү? Эсвэл одоо энэ нэлээд ардчилсан байдлаар шүүгч нар санал хураалтаа явуулаад хос хоёр шүүгч, цогц шүүгч хоёр өрсөлдсөн байл шүү дээ. Тий. Тэгээд саналын харьцаагаар бол цогц шүүгч нь ингээд ялаад гараад ирсэн байна. Одоо ерөнхийлөгч зарилгаа гаргах уу, яах уу гэдгийг л одоо харах үлдэж байна. Хуулийн хугацаа бол 14 хоног. Тий. Тэгэд 22 гишүүнтэй юм шиг байгаа. Улсын дээд шүүхийн шүүгчд. Тэгэд 11 нь бол энэ цогц шүүгчд өгөөд, 2 нь бол өчтөр бит хоёрын яриад хос хоёр шүүгчд өгөөд, 9 саналын хуудас бол цагаан хуудас гэд байдаг штэ. Тийм цагаан хуудас гарч ирээд тэгээ 2 дугаар шатны санал хураал дахиж явуулаад ингээд цогц шүүгт гарч ирсэн гэсэн ийм мэдээлэл бас явсан. Тэгээ хамгийн гол нь одоо ерөнхийлөгч нөгөө зарилга гаргана. Тэгээд улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр хэрвээ томилогдох юм бол хуулийн хугацаа 6 жилийн хугацаатай. 6 жилийн хугацаанд бол тэр хүний бүрийн эрхийг өндөхгүй. Яг л нөгөө ерөнхий прокурор авилгалтай тэмцэх газрын дарга шиг ингээд ажиллана. Хараа тус ажиллана л гэж л ойлгоод байна. За өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд
хэвлэлийнх нь мэдээлэл өгсөн. За ерөнхий сайд учрал төр цаашид дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг бол хязгаарлахгүй гэсэн юм агуулгаар. За энэ асуудлаараа ерөнхийдөө улсын хурлд хуулийн төслөө өргөн барьсан. За тэгээ бизнесийн орчныг бол хязгаарлахгүй гэдэг зүйл дээр маш олон агуулгуудыг багтааж байгаа юм байл. За зах зугаас нь бас энэ 11 минутын бичлэг байна л да. Би эхнээс нэг жоохон сонсох гэж бодож байна. Технологийн төрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх мэдээллийн технологийн зорилттой тоног төхөөрөмжийн импортын барааны райлын албан татварыг 100% чөлөөт. Бизнесийн чөлөө гэдэг бол компаниудын их ашиг биш, ажлын энэ бол үхэлтэй бол ажлын шинэ байрууд, хөрөнгө оруулалт, шинэ санаа, шинэ үйлчилгээ тэр учраас засгийн газрын зөвшөөрж байгаа энэ барилгын эсрэг чөлөө, ногоо үйлчлэлийн чөлөө, эрсдэл дөрвөн чөлөө, эдийн засгийн чөлөө гэсэн дөрвөн чөлөөийг амжуулах суур хуулийг өнөөдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн. За ингээ өргөн мэдүүлж байгаа. За энэ чинь юу багтж байгаа вэ гэхлээр зөв бас сонь агуулгууд бас байлаа л дээ. За тухайлбал 99 энэ хуультай холбоотойгоор 99 хуулийн төслийг дагаж өргөн мэдүүлж байгаа юм билээ. Хуулийн одоо нэмэлт өөрчлөлтүүдийг гэсэн үг л дээ. За энэ үрээд гадаадын банк бас Монголд орж ирэх юм боломж бүрдэж байна. Бүгд найрамд Солонгос улсын 2 банк одоо саналаа илэрхийлчихсэн байгаа юм байна. За Унгарын одоо OTP банк Монголд ирэхээр болчихсон гэдэг юм зүйлийг хэлсэн. Тэгэхээр зэрэг нэг банк нь бол ирэхээр болчихсон, 2 банк нь бол ирэх сонирхлоо илэрхийлчихсэн байгаа гэж. За иргэн аж ахуйн нэгжид зориулсан суудхан татварыг 5% болгон бууруулж байгаа юм байна. Мэргэжлийн нэгдсэн холбоотой төрийн зарчимчийг үүрэг 120 гаруй зөвшөөрөл олох эрхийг шилжүүлэх зохицуултыг тусгасан. За одоогор 360 зөвшөөрлөөс 270 гаруйг нь захимжуулж дууссан. За эх 7 хоногт e-бизнес платформыг нээхээр төлөвлөж байна. За ингээд иргэд бол 21 хоногийн дотор зөвшөөрлөө хүсэлтээ өгөөд 21 хоногийн дотор хариу ирэхгүй бол шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг нь олгож байгаа гэдэг ийм зүйлүүдийг бас хэлж байгаа. За дээрэс нь нөгөө тусгай зөвшөөрөл гэдэг зүйлийг чинь аваад эргээд хугацаанд дуусгахлаар дахиад тусгай зөвшөөрөл авахдаа дахиад эхнээс нь бүр ихтлүүлдэг байсан. За энийг бол 10 жил, 5 жил гэсэн юм хугацаатаагаар явах юм байна. Тусгай зөвшөөрлөг бол 10 жилийн хугацаатай, энгийн зөвшөөрлөг бол 5 жилийн хугацаатай ингээд олохоор боллоо гэсэн юм мэдээллийг өгч байна. За тэгээд дээрэс нь одоо сая хэлснээр хиймэл оюуны төвийн үндсэн хөрөнгийг бүртгэгдэх мэдээллийн технологийн зорилттой тоног төхөөрөмжийн импортын гайлын татварыг 100% чөлөөлөхөр боллоо гэсэн ийм мэдээллүүдийг бас давхар өгч байна өө. За нийлээл өргөн агуулгал багтсан байлээ л дээ. Тэгээ энэ агуулгууд одоо яг ингээд улсын хурлын чуулганаар хилцэгдээд батлагдаад энэ хуулийн төсөл хэрэгжих юм бол аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамтын хувьд бол нэлээд багасах юм шиг байна. За дээрэс нь одоо иргэн пүрэв жаргал ямар нэгэн бизнес эрхлэх гээд үйл ажиллагаа явуулахдаа төрийн нөгөө нэг элдв янзын зөвшөөрөл интерес бол ангид байж чадах нэ гэдэг ийм мэдээлэлүүд явж байгаа. За дээрэс нөгөө аялал жуулчлал ямар салбарууд үлээ тэдний нөгөө ажлын байрны төлбөр гэдэг тэр төлбөрийг нь бас чөлөөлчихөж байгаа гэсэн ийм мэдээлэл. Нийтдээ нэг 4 чиглэл баг шиг байсан. За ингээд нөгөө дараагийнх нь бол энэ UBN дээр гарсан байсан л та банк орж ирэх, гадаадын банк орж ирэх юм боломжууд бас бүрдэж байгаа гэсэн. За энэ утга санаа давхардж байгаа учраас алхасчээ. За Монгол улсын шадар сайд дор чандын хувьд бол Монгол улсад 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний гадны хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд 20 хүртэл жилийн хугацаатаагаар татварын орчныг нь докторжуулах өөрчлөлтийг хийнэ гэж. За гадны хөрөнгө оруулагч одоо ямар ч компани байсан гадны хөрөнгө оруулалт 50 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх юм бол 20 жилийн хугацаатаа ийм доктортой татвар төлөх юм бэл. Тэр татварыг нэмэхгүй багасгахгүй. За тэгээд яг одоо татвар нь ямар хэмжээтэй 5% гэсэн бол 5%-аараа ч юм уу 10% гэсэн бол 10%-аараа ч юм уу ингэж явахаар байхгүй бол засаг солигдох болгонд эсвэл парламент солигдох болгонд ингээд нөгөө гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг авч хилцээл нэг аятайхан болоо явж исэн чинь гинт татварын дарамт шахалт үзүүлээл нөгөө гадаадын хөрөнгө оруулагч нь үргээ зугтчихдаг. Тэгээд танаа улсын засаглал докторгүй байх гэдэг шалтгаан хэлжсэн бол за засаглал Монголд докторгүй байж болно. Засгийн газар жилдээ 2 ч юм уу 2 жилдээ 1 ч юм уу бүрийн эрхийнхээ хугацаанд 4 ч юм уу солигдож болно. За харин хуулийн доктортой байх юм бол та нар бол айхаа эзэхгүй явах нь байна. Татварын орчин таатай байх юм бол ийм байх нь байна гэдэг зүйлийг шадар сайдаар чанд бас хэлжээ гэж. Энд дээр нөгөө бас иргэдийн яг шүүмжлэл ингээ дараа гарна гарч ирсэн л те. Нөгөө докторжуулагч гээд одоо манайх ч нөгөө эхний 10 жилд 50%, биш эхний 10 жилд 100%, дараагийн
10 жил төлөө 5 жил төлөө 50% гээд нэг тим юм хэрэгжүүлж ирсэн биз дээ 2000-ад оны үед. Тэгээ тэрэн дээр чинь нэг алтны компаниуд орж ирээд баахан ашиг хийчихэд тэгээ 10 жилийн дотор 5 жилийн дотор нөгөө алдаа ухаад гараа явцсан ийм тохиолдлууд байдгийн байна. Тэгэхээр тэр алдааг давтахгүй өвднээс энэ хуулиа маш нарийн зохицуулалтаа хийхгүй бол бидэнд өмнө нь тийм алдаа байгаа шүү гэдгийг бас иргэд бас сануулж хийж илээ. Тухайн үеийн одоо нөгөө тоног төхөөрөмжөөр төсөөлөхлөөр зэрэг за бид нар 10 жил яаж энэ тоон алтыг ухчих вдэ гэж бодож ирсэн чинь нөхөө төлөнд эхний 5 илүү том тоног төхөөрөмжөд орж ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр татварын хөнгөлөлтөй байгаа тэр хугацаанд нь амжаад маш хурдан ухсанд олборлолтой гэдээ гараа авчих юм л эргээд Монголд юу ч үлдэхгүй ийм жишээ бол байгаа шүү гэдгийг л эргээд сануулж хэлээдсэн. Дээрээс нь энэ дөржинд гишүүний хэлдэг дээр бас дээр нэмээд энэ нөгөө нэг одоо ногоон эрчим хүч яриадсэн цахилгаан одоо панел одоо юу гэдгийг те энийг бас гайлын натураас чөлөөлье гэд өрх бүр хэрэглэгч биш үйлдвэрлэгч байя гэдэг нэг юм яваад тэгээд дээрэс нь бид нар чинь цахилгааны хомсдолд жил болгон орчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр 20 кВт хүртэлхийг одоо ямар ч нэг ижил стандартаар өгдөг болсон шүү дээ. Шууд 20 кВт хүртэл бол тэгээд ямар ч нэг бичиг тусгай зөвшөөрөл шаардахгүй өгдөг болсон. А тэгвэл энийг эрчимжүүлээд одоо бүр айл өрх бүр заавал төвийн шуумаас аваад авахгүйгээр өөрснөө үйлдвэрлэгч байлаа. Тэхийн тулд нөгөө эхний зардал нь их үнэтэй байд юм байна. Одоо тэр батарей яасан үнэтэй байд юм шүү дээ. А тэнгуүл гайлын татвараас чөлөөлөхөр тэр харьцангуй багаснаа гэдэг санааг л бас өнөөдөр яриадсан. Яг энэ уул нь бол яг хэрэгцээтэй зүйл болж байгаа юм даа. Энэ чинь айл өрхүүд чинь нөгөө нарны панелыг дээвэр дээрээ байрлуулад эсвэл хашаандаа ингэж нарны панел байрлуулад өөрийнхөө гэрийн эрчим хүчийг бүрэн хангаад нөгөө эрчим хүчээр дулаанаа шийдээд ингээд явчихлаар зэрэг илүү гарсан эрчим хүчээ улсад нийлүүлэх боломжтой болчихдог юм л. Бүр одоо нөгөө нэг эрчим хүчний мөнгө төлөх биш, эргээд эрчим хүчний мөнгө олдог. Одоо нөгөө дөржинд сайдын хэлдэг бид нар одоо эрчим хүчээ экспортлноо гэж яриад байдаг тэр сайхан үлгэр чинь айл өрхийн хувьд бол боддод хэрэгж боломжтой. Энийг бол олон одоо сум аймаг багуудад бол эхний байдлаар бол нэг туршилтын өрх айлуудыг туршаал үзэл байгаа юм байл л да. Тэгээд нааштай юм байна, болох юм байна гэдэг зүйлийг хэлсэн. Манай бэлгүүтэй хэлж байгаа шиг байна. За энэ асуудлыг ер нь цаашдаа гайлын татвараас нь чөлөөж. Тэгэхээр зэрэг айл өрх болгон нэрээ дээр нарны панел тавьчих юм бол эрчим хүчээ үйлдвэрлээд илүүг нь улсдаа нэмээд байж болох нэ л гэдэг юм зүйл. За энэ өнөөдөр аж үйлдвэр эрс баялагын яамнаас бас мэдээлэл хийсэн. Нөгөө амнаатын 10%-ийн асуудалтай холбоотойгоор. За амнаатыг 10% хүргэж олон улсын жижигт нийцүүлснээр уул уурхайн томоохон төслүүд бол урагшилнаа гэдгийг хэлээд байгаа юм бэл. Бид нар амнаат гэдэг зүйлийг өндөр үнэтэй байлгаад ахлаар зэрэг эннийхээ маргаан эсвэл эннийхээ нөгөө нэг хилцээр нөгөө авж байгаа зүйл амнаатынхаа орлогыг бусад нөгөө нэг зүйлд ингээ алдаад байдаг. Тэгэхээр зэрэг амнаатыг 10% хүргэж ингэж хүргэхэд одоо бууруулахыг ил яриад байгаа шүү дээ. 10% хүргэж бууруулах юм бол тодорхой хэмжээнд үйл ажиллагаанууд одоо амнаатаас орж ирдэг мөнгөд нуун дарагдуулах хэлбэр рүүгээ биш. Ингээд цэвэр ороод ирэх юм а. Дээрэс нь аж ахуйн нэгжүүд шинээр бий болно. Ингээд 60,000 гаруй одоо ажлын байр нэмэгдэнэ л гэдэг юм зүйлүүдийг бас хэлж явах шиг байлээ л дээ. За ингээд түүний хэлснээр бас за ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ явуулахад нийт 267 давхардал 150 зөрчил 150 хийдэл байсан. За олон жил яригдсан ч өнөөдөр бодитоор ажил хэрэг болж байгаа. Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг аж үйлдвэрийн эрдэс баялагын яамнаас олон нийт эрдэмтэд одоо за ингээд хилцүүлэг хийгээд явсаа. За бид уул уурхай нөхөн сэргээлт хаалт хариуцлагыг өндөржүүлэх зохицуултыг тусгасан. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник хөрөнгийн хүчээр биологийн болон технологийн нөхөн сэргээлтэд 100% хийн. Төслийн 3-2 нь явж байх шатанд хариуцлагын гэрээний төлбөрийг 100% байршуулж нөхөн сэргээлт хийсний үндсэн дээр төлбөрөө авах зохицуултыг тусгасан. За амнаатыг 10% хүргэж олон улсын жишгт нийцүүлснээр уул уурхайн томоохон төслүүд бол урагшлан 2010 оноос хойш нээн илрүүлсэн 20 гаруй төсөл өнөөдөр ам долларын өсөлт инфляцийн дарамттай үед өртгөө нөхөд ашгаа олох гэхээр зэрэг амнаатын өндөр төлбөр тодорхой хэмжээнд саад болоод байгаа. За Эрдэнэт үйлдвэр оюу толгой гэсэн хоёр том ордоос төвлөрүүлж байгаа амнаатын 1.6 их найдын орлогыг бид богино хугацаанд 2.2 их найд хүргэх боломжтой. За уулмаар уул уурхайн 20 гаруй төсөл хэрэгжснээр 60,000 гаруй ажлын байр бий болж хөдөлмөрийн зах зээл тэлэх боломж бүрднэ л гэж хэлж байна. Амнаатаас болоод нэг аж ахуйн нэгжүүд чинь үйл ажиллагаагаа эхэлж чаддгүй, хөдөлж чаддгүй ингээд. Тэгээ амнаатынхын төлбөрөөс болоод нөгөө улсад төлөх ёстой татвар интересээ бас зайлшгах бултах ч юм уу. Нөгөө төөрүүлдэг арга руугаа ордог юм шиг байгаа юм л та. Тэгээ зэсийн үн бас өндөр байгаа юм билээ. Тэгээ зэсийн үн өндөр байгаа учраас бас энэ том төслүүдийг хөдөлгөе гэд. А гэтэл Батны харимтлаг гишүүн дээр бол шүүмжлээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ Батны харимтлаг гишүүнийг бичлэгийг тавиадахыг төр
За энэ юу вэ? Дуу нь орж ирэхгүй ах шиг. За уг нь бол их гол санаагаа яг хэлчих шиг л болсон. За болохгүй. За Батнаримд гişүүн дээр ба шүүмжлээд байгаа тийм Батнаримд л Баярбат гişүүн дээр тийм энэ ингээд оюу толгойд ер нь хамааралтай байгаад байна. Оюу толгоон одоо онтрогийн хилцээр яг одоо явагдаж байна. Тэгэхээр амнаатыг одоо ингээд хөнгөлчихнө гэдэг чинь онтроотой бид нар шинэ хилцээрд одоо орох гэж байхад одоо ийм асуудал болно гэдэг чинь тэдэрт бас зориулээд байна. Тийм учраас энэ асуудал дээр одоо эх оронч баймаа гэдээ одоо зөндөө яриад байгаа. Тэгээд оюу толгой дээр бол энэ асуудал бас үүсэхгүй юм байна. Яг тэгэхээр оюу толгойн доктортой байдлын гэрээ байгаа шүү дээ, тийм. Тэн дээр нэг амнаатан докторжуулагч юугаараа байж байгаа учраас энэ бол нэг тийм ач холбогдолтой биш. Дараа чинь тэр онтро гэх мэтлэнгээр тэр том төслүүд хөдлөхөд эн чин аюул тарина шүү гэдгийг Батнарын гişүү өөрөө хэлсэн. За засгийн газар улсын хурлын гишүүдтэй холбоотой хэд хэдэн мэдээлэлүүд байгаа. За засгийн газрын мэдээлэл гэх юм бол одоо Go дээр гарсан мэдээлэл байна. Зэвсэг түвшний ангиудыг бүрэн камержуулж шин залуу офицеруудыг орон нутагт томилно гэдэг. За энэ нь одоо Батлууд сайдын салбартаа хийх хэрэгжүүлэх юм реформын тухай асуудал байгаа юм байл. За нэгдүгээр цэргийн алба болон сахилах хариуцлагыг зөрчилгүй орчин болох ёстой гэдэг. Цэргийн танхимын утга учир үүнд оршдог. За ингээд хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр зэрэг зүгээр ерөнхийдөө бол цэргийн анги танхимуудыг одоо бүрэн камержуулъя. За энэ камержуулалтын системийг бол тухайн анги танхи байршил дээр удирдахаас гадна зэвсэг түвшний жанжин штаб дээр давхар хяндаг болно. За дээрэс нь шин залуу офицеруудыг бол орон нутагт томилно. Тэгэхгүй бол одоо нэг газар өгсөн удсан иймэрхүү дүр зурагтай байгаад байна гэд. За ийм реформын асуудлуудыг бол хийж хэрэгжүүлнэ гэдэг. За улсын хурлын гишүүн Наранбаяр энэ чинь нөгөө Баянзүрх дүүргээс улсын хурл сонгогдсон гишүүн шүү дээ. За тэгээ улсын хурлын гишүүд яадаг вэ гэхээр зэрэг нөгөө сонгогдсон тойрогтой очиж хуулийн төслөө танилцуулах, балагдсан хуулийг танилцуулах, хууль сурталчлахын үйл ажиллагаанууд хийдэг. Улсын хурлын орон нутаг сонгогдсон гишүүд бол сум сумд очиод яриад яваад гэдгийг бид нар сайн мэдж байгаа. За нийслэлд сонгогдсон гишүүд одоо нэг иргэдтэйгээ сонгогчтойгоо уулзах гэсэн чинь Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь тухайн хорооны засаг дарга нь Монгол Ардын намын даргаас зөвшөөрөл ав гэж. Одоо юу гэсэн ч үгүй те. Нэг намын тогтолцоотой улс биш шүү дээ. Энд чинь олон намын тогтолцоотой. Тэр дундаа парламент 5 одоо улс төрийн хүчнээс тогтож байгаа энэ тогтолцоон донд нэг төлөөлөл нь болоод орж ирсэн. Хөдөлмөрийн үндэсний нам биш. Хүн намын төлөөлөл болсон Наранбаяр гишүүн сонгогчтойгоо уулзах гэсэн чинь Монгол Ардын намын даргаас зөвшөөрөл аваа гэдэг. Ийм тайлбар хэллээгээд өнөөдөр бас ордон дотор сэтгүүлч тайлбар өгч юм л гэдэг. Улсын хурлын гишүүн Наранбаяр хэрэг уулзах ч хүн нам гэсэн өөр намын хүн учир манай ардын намын хорон даргаас зөвшөөрөл авч ирээ гэсэн ийм ярьсан. Тэгэхээр энэ хуулийн хэлбэр. Улсын хурлын гишүүний бүрэн эрхтүүд байж ямар ч ramд нэгтгэж орж хинтэж уулзах хэрэгтэй. Сонгогчтой ялангуяа уулзах хэрэгтэй. Энэ бүрэн эрх нь халтж байж болох үгүй. Энэ талаар манай Баянзүрх дүүргийн хүн намын хорооны дарга Баттүргийн залуу жигсэн тэгээд за ийм зүйл болоод явж байна. Тэгээ эн чинь одоо Баянзүрх дүүрэг дандаа Монгол Ардын намын гишүүд байгаа юм уу? Эн чинь хүн намын дэмжигчд эсвэл гишүүд нь байгаа бол энэ хүнийг төлөөлөл болгож сонгочихсон байгаад. Тэгээ энэ гишүүд нь очиод уулзъя гэхэлэр ер нь нэг ийм хорон дээр нэг иймэрхүү намдаа хит үнэнчээр үйлчилж байгаа дарга сэтгэртэй хүмүүсийн хувьд хитрхи ус төрсөн ийм өнгө төрхийг бас бий болгоод ах юм а. Ялангуяа энэ нэг хороо эсвэл баг сумын засаг дарга нарын хувьд бол нэг иймэрхүү дүр зургуудыг маш их үзүүлдэг. Тэгээ нөгөө улаан цэглээрээ хуваагдах юм. Хэсэг ахлагч нарын бас шүүмжлэх явдаг шүү дээ, тийм. За дараагийн нэг мэдээлэл нь авилгалтай тэмцэх газрын комиссар хэвлэл мэдээллийн комиссар бэлэгтээ өгж байгаа мэдээлэлээр соёлын сайд номингийн хэрэгтэй холбоотойгоор гадаад улс руу эрүүгийн эрх зүйн туслалт харилцан тусалцаа үзүүлэх хүсэлтийг бол авилгалтай тэмцэх газраас гаргасан байгаа юм. За энэ Монгол улсад бол иймэрхүү асуудал байна. За танаа улс манад одоо энэ мэдээлүүдээ өгөөч гэдэг нөгөө хандхлаар зэрэг харилцан тусалцах гэрээг байхгүй учраас одоо ямар нэг мэдээлэл өгдөггүй. Америкийн нэгдсэн улсаас бид нар ч одоо олон нөгөө зугтсан шувуунуудаа авчрах гэдэг. Тэгээд шувуунууд нь авчирж ирдэггүй. Тэгээд Америкийн нэгдсэн улстай харилцан туслалцах гэрээ байдгүйгээсээ болдог. За соёлын сайд номингийн хувьд бол одоо Их Британи, Умард Ирланд нэгдсэн вант улс, за Англид, Лондонд бол нэлээд их хэмжээний одоо мөнгө хийсэн гэдэг юм зүйл. Одоо Английн Премьер лигийн Фулхэм баг руу 60 тэрбум төгрөгийн өртөгтэй мөнгө шилжүүлсэн. Тэгтэл одоо нөгөө онцгой байдлын аврах албан хаагчдын жилийн одоо нөгөө аврах тоног төхөөрөмжийн мөнгө нь 20 тэрбум байх гэсэн. Тэгээд тэр аврагчд нь бэлээ авч хүрэхгүй байхад тэнд Английн хөл бөмбөгийн багийн ингэр дээр нь
нэрээ бичүүлэхийн төлөө 60 тэрбумыг өгж яана гэдэг гэх мэт ийм асуудлуудад бас нэр холбогдоод байгаа л да. Тэгээд 12 сараас хойш шалгаж байгаа юм байна. Нилээд хэдэн одоо мэдүүлэг авсан, хэд хэдэн баримт бичвэлээр дүн шинжилгээ хийсэн гэсэн ийм мэдээллүүдийг өгч илээ. За тэгээд ямар ч байсан гадны улснаас харилцан туслалцах ийм хүсэлтийг бас хургуулчгээд байгаа гэсэн ийм мэдээлэл өгсөн. За Амгаланбаатар гишүүний хувьд зариг цэгийн мэн дээр гарсан 193 наадмаа эх 8 дугаар сард бол өөрөө зохион байгуулахар боллоо гэсэн юм мэдээлэл өгч байгаа юм. За одоо 193 наадам гэхлээр зэрэг бэлгүүтэй Бүжи 2 тухайлбал нөр триатлон гэдэг тэмцээн байдаг шүү дээ. Усан сэлгээд дугуй унаад гүүгээд уралддаг. Яг тэрэн шиг бүхөө уралдаад ном сумаа харавчаад морио унаж уралдана. За энийгээ бол өөрөө зохион байгуулнаа. За улсын хурал дэмжихгүй бол энийг одоо 3 жилдээ нэг удаа дэлхийн аврах шалруулах хэмжээнд нь хий гэдэг ийм зүйлийг ярьсан. За энэ бол дэмжигдээгүй хуулийн төсөл. За тэгээд өөрөө 8 сард бол хийнэ л гэсэн ийм мэдээлэл бол зариг цэгмийн сайт дээр бол байрлсан байна. Тий, ардчилсан намын бүлгээс бас санал гаргаад энэ хилцүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулъя гэдэг. Тэгээ өөрөө бас өчтөр ярьцлага өгж байхдаа хэлж ийл л дээ. Энэ иргэд буруу ойлгочлоо. Тийм учраас би өөрөө татаж аваад тэгээд 100 энэ наадмаа хийгээд тэгээд намраас ч гэдэг юм уу дараа нь би одоо энэ өргөн барихад бол хизээд болно гэд. Тэгээ баяр наадмын тухай хуульд яагаад өөрчлөлт оруулах гэдэг юм бэ гэдэг нь өөрийг сонио асуулаад байна. 11 12 он бол наадам болдгоор болно гэж. 13 доо ВХТ наадам нь болдгоор болно гэж. Түүний дараа 190 энэ 3 наадмаа 190 одоо 3 наадам тий энийг хийя гэдэг. За энэ дээр бол ямар нэгэн зэрэг цоол мол өгөхгүй гэдэг. А тэгвэл өгөхгүй бол яагаад хуулийн төсөлд оруулах га заавал яагаад баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа юм бэ гэд эргэж шүүмжлээд байгаа. А тэгэхээр албан ёсоор болох гэж байгаамаа. Одоо энэ чинь өв соёл юм, одоо түүх дархлаа юм бид нар авч үлдэх ёстой маа л гэж одоо өөрөө тайлбарлаад байгаа. А гэтэл яг үндсэндээ бол энийг бол иргэдч вэ, төрийн бос байгуулагч вэ, хинч вэ наадмын дараа бол ингээд өөрсдөө зохион байгуулчих боломжтой. Одоо тухайлбал 6 сарын 27 28-нд болох байгаа дайшиг ба шүү дээ. Нийслэлийн дайшиг. За энэ бол хуульчлагдаагүй. Гэхдээ нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг. Тэгээд уламжлал болоод ингээл зохион байгуулагдаж явж байгаа. Тэгээ одоо Амгаланбаатар гишүүний одоо энэ 193 наадам одоо өөрснөө зохион байгуулалт та бол олон арга хэмжээ зохион байгуулалтыг туршлагатай шүү дээ. Одоо дөрвөн нуурын тэр дөрвөн хатан нуурын ирэг дээр одоо тэр синглчүүдийн юу улцал муулцал гэдэг зохион байгуулалт явж исэн. За яг тэр шиг ингээл зохион байгуулалт цаашдаа уламжлал болгож явчих юм бол одоо тэгэл болохгүй гэх газаргүй шүү дээ тийм. Тэгээ бас нэг маргаан дагуулсан юм гадаадад амьдарч байгаа иргэдэд одоо цол өгнө гэдэг байна шүү дээ. Барилдаа тий. Тэгээ яг тэр нь бол мэдээж улсын цол мол биш юм билээ л дээ. Тэр сумын цолтод үүсгэсэн байх санаж байна. Аймгийн цол бол арай биш байсан. Тэгээ энэ дээр бас л шүүмжилтэй маргаан явсан. Гадаадад амьдарч байгаа монголчууд чинь бас яг ингээд барилдаад наадам зохион байгуулахад нэг аяллаар очисон хүмүүс байдгаа гэд. Ялангуяа тэр Солонгост амьдарч байгаа хүмүүс шүүмжилж ирсэн л да. Аяллаа 3 сарынхан ирчил төрүүлчил яваад өгдөг. Тэгвэл баг зориуд дээр ирээд төрүүлчихэд яваадах юм биш үү те. Тэгэхээр энэ гадаадад амьдарч байгаа хүмүүс чинь өөрөө яг тэр мэдээж барилдаа наадам зохион байгуулах нь бол зөв. Гэхдээ цол болгох нь бол буруу шүү гэдэг зүйлийг л бас ирээдүйн шүүмжлэл ингэ яваад байгаа. Тэгэхдээ эн чинь улсын хурлын босоод аваач хааштай хэлцэгдэх учраас одоо бол зөвхөн шүүмжидэд л яваад. За тэгээд наадам гэснээс нөгөө 21 оны наадам чинь одоо морь сур харваачд нь бол цолоо аваад бүгчүүд нь цолоо аваагүй гэдэг юм яригдсан. За өнөөдөр игүүр дээр нэг мэдээлэл тодруулах гэдэг нэг юм мэдээлэл гарсан билээ л дээ. Юу гарсан бэ гэсэн чинь 2021 оны наадмаар амжилт гаргасан харваачд бол цолоо аваагүй гэсэн юм мэдээлэл өгч л. За энийг болохоор үндэсний сурын холбооноос хэлсэн билээ л дээ. Монголын үндэсний харваачдын холбооноос тодруулахад 2021 оны наадмын цол чимгийг бол харваачдад олгоогүй байгаа. Тухайн үед бүгд л цол чимэг олгоно гэсэн ойлголттой байсан. Гэвч одоо хүртэл цолыг нь өгөөгүй байгаа гэдэг зүйлийг хэлж. Тэгэхээр зэрэг уяачт нь авчихсан юм уу? Тэгээд сур харваачт нь тэгээд бүгчүүд нь аваагүй үлдсэн юм болов уу гэдэг. Тэгээд бид нар чи одоо за харваачд уяачт нь авчихсан юм байна. Одоо бүгчүүдтэй тэгвэл ялгуурлахын гадуурх ёсгүй гэжсэн бол одоо тэгвэл харваачтай өгөөгүй бол одоо бүгчүүдийнхийг бас ингээд аргашин чангаах юм болов яах юм бол гэсэн нэг ийм асуудал. За улсын хурлын гишүүн Цэнгүн бас ордон мэдээлэл хийсэн. За хотын дараагаас нь Нямбатар түүний орлогчсон даваа далаад зөвхөн албан тушаалын хариуцлага тооцох нь бол хангалтгүй гэдэг зүйлийг хэлж байна. Албан тушаалын хариуцлагаа бол энэ хоёр хүн авчихсан шүү дээ. Нэг нь бол сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдсөн, нөгөөх нь бол за ерөнхий сайдын шахалтаар ингээ албан тушаалаа өгөөд ингээ явчихсан. Тэгээ орных нь засаг дарга орлогчууд нь бол аль хэдийн томилогдоод үйл ажиллагаанд орчихсон явж байгаа. За ингээд албан тушаалын хариуцлага тооцох нь бол хангалтгүй. Тэгэхээр зэрэг ямар хариуцлага вэ гэхээр зэрэг эрх зүйн хариуцлага хүлээх шаардлага болж байна л гэж. Эрх зүйн хариуцлагт нь одоо тухайлбал
хэрвээ буруутай байх юм бол хууль шүүхийн байгууллагаар бурууг нь олж шийтгэх ёстой л гэдэг юм зүйлийг бас хэллээ л дээ. За энэ чинь өнөөдөр 4.11-нд болсон уу те? Тий. 4.1-ийн мэдээллүүд бас дуулгаач. Тийм. За тэгээд нийслэлийн одоо энэ 2024-өөс 2026 оны төсвөөр сонсол зохион байгуулъя гэдэг зүйлийг ярьсан. За тэр сонсол зохион байгуулахад бол за ажлын хэсгийн ахлагчаар нь бол их төвшин гишүүн ажлын сонсголын дараагаар нь бол одоо зол жаргал гишүүн ажиллая гэдэг. Тэгэд энэ улсын хурлын хянан шалгах энэ чиг үүрэг дээр чи хоёр зүйл байгаа юм байна. Энийг бас иргэд бас хооронд нь хольж хутгаад байдаг гин. За тэр нь юу вэ гэхээр нэг нь болохоор хянан шалгах төр хороо буюу сайн нэг оюу толгоон сонсгол явагдсан шүү дээ. Яг тэр шиг ийм хянан шалгах төр хороог байдаг гин. А энэ бол жилд намрын чуулган ч юм уу хаврын чуулганд ч юм хоёр байдаг. А сонсгол бол хэмжээ одоо тоо бол байхгүй сонсгол зохион байгуулж болно. А сонсгол дээрээ нэмэгдээд хамгийн гол нь юу вэ гэхээр шинжээч нар томилдог шүү дээ. Тэр зүйл нь бол яг хэвээрээ байдгаар байх юм байна. За ингээд 15 16-нд нийслэлийн төсвөр сонсгол зохион байгуулъя гэдэг. За тэгээд сая бит хоёрын ярьдаг шиг нийслэлийн төсөв дээр бол ганцхан одоо ингээд энэ хотын дарагч юм уу хотын орлогчийн тухай бол яригдахгүй. За 99 агентлагаас өсвүүлээд дээрээс нь тэр 45 төлөөлөгч бүгдээрээ шухуу бараг давхар дэлтэй юм биш үү? Тэгээ бүгдээрээ нэг дарга юм биш үү? Тэгээ тэр бүгдийн төсөв мөсөвгээд ингээд нээлттэй ярих юм бол одоо тэр бүхний учирт хайлагдана гэд. Хамгийн гол нь энэ дээр чинь нэг хууль хяналтын байгуулагч анхаарал тавьдаг зүгээр ярих одоо гадны оронд бол ийм сонсгол зохион байгуулна. За сонсгол дээр яригтлал бол одоо хууль хяналтын байгуулагч шууд одоо тэрэн дээр ингэж дүн шийдлгээ хийж анализ хийж тэрний араас мөсгөж ажилт юм биш үү? Гадны оронд бол манад бол одоо жишээ нь яригдаад байдаг. Тэгээд дараагаар нь одоо нэг жишээ нь 15 16-нд хий хоосон яриад өнгөрөхөө үнэхээр бодит ажил болох уу гэдэг чинь л бас сони асуудал болчихно. Монголын одоо тэр хууль хяналтын байгууллагын тогтолцоо шал ондоо л доо. Чи заавал энийг шалгаж өгөөч гэсэн бичиг авчиж очих хэрэгтэй. Хүний эрхийн комиссар ч гэсэн тэгэх ёстой байдаг юм билээ шүү дээ. Тэрнээс иш одоо бид нар ингээл яриад хүний эрх ингээ энэ зөрчигдчихнэ гэхэлэр тэн дээр нь очиод шууд шалгалт хийдэг юм бэл. Заавал өргөдөл гомдол бичиг харилцаа цаас цав гэдэг ингээл явдаг л асуудал. За Цэнгүүн гишүүний хувьд бол одоо нийслэлийн удирдлагуудтай холбоотой асуудлыг за 500 гаруй тэрбум төгрөгийг одоо туулын урдын зам дээр ингээд нөгөө ямар нэгэн гэрээгүйгээр гаргачихсан асуудал байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа юм билээ. За дээрэс нь одоо нөгөө агаарын бохирдлын асуудал тий 300 орчим тэрбум төгрөгөөр бүгнээр хятад ард улсаас нөгөө хагас кокс ч нүүс авсан. За тэгвэл энэ жил бас дахиад тэр хэмжээний мөнгийг авахар төсвөлсөн байгаа гэдэг юм зүйл яригдж байгаа юм билээ. Тэрийг бас нэлээд шүүмжилж явах шиг байна. Тэгээд үндсэндээ одоо агаарын бохирдолтой тэмцэх энэ зөв эрх баригчдын хувьд бол сүүлийн 10 хэдэн жил засаглахдаа яг ингээд мөнгө угаадаг, мөнгө иддэг нэг ийм хэлбэр болгочлоо. За энэ асуудлуудыг нь одоо нийслэлийг бүгднийг нь одоо шалгах шаардлага байна гэдэг юм зүйлийг л бас хэллээ л дээ. Тэр мөнхчлэн нэг засаг дарга шүү дээ Дундгов аймгийн. Тэгээ тэр яг сая 2 3 өдөр бас шүүмжил явсан. Энэ онцгой байдлын албаныхан сая нэг цооногт одоо ингээд охин энтэхэд энэ босоо удирдлагчийн их дэмий юм байна. Энэ орон нутаг шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй юм байна. Энэ аймаг орон нутгууд бас энэ онцгой байдлын юм бас мэдж явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй болохол ингээд хотоос Улаанбаатараас ингээд бүүн тоног төхөөрөмж ингээд цаг хугацаа алдсан байна гэдэг зүйл 2 3 хоног явсан. Тэгсэн чинь өнөөдөр харин энэ мөнх шулуун гэж засаг даргаас энэ сэтгүүлчд барьж аваад яг тэр асуудлыг асуучих. Тэгэд энэ дээр бол бас яг ярьж байна. Ер нь энэ босоо удирдлагатай ийм тогтолцоо чи яг орон нутаг дээр ажил хийж хэрэгжүүлэхэд хүнд хэцүү байна. Жишээ нь энэ аймгийн засаг дарга ер нь одоо засаг дарга нутаг дэвсгэрийг нэгж одоо түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт оруулад өөрсдөө томилдог байвал яах юм бэ гэв. Байвал яад юм бэ гэд. Одоо шин дээр үед бол тэр эрүүл мэндийн газрын даргыг бол одоо аймгийн засаг даргатаа зөвшөлдсөн. За тэр доор нөгөө бойтын засаг даргыг бол даргыг нь бол шууд эрүүл мэндийн яамаас томилдог дээр байсан гэд яригддаг байсан шүү дээ. Тэгэхээр ер нь ийм нэг хэвтэй удирдлага руу шилжүү зүгээр юм байна гэдэг зүйлийг энэ хүн өнөөдөр ярьсан. Яг эн чинь ерөөсөө орон нутагт хамгийн том бэрхшээл юм билээ л дээ. За ийм ажлууд энэ үүрэг даалгавар өгнө гэхэлэр зэрэг намайг цагдаагийн ерхий газраас томилсон шүү дээ. Чи баг ювдээ ухааны яриад ингээд гацаагаад зогсоочдөг. Онцгой байдал нь ийм, эрүүл мэндэнд ийм ингээд дээрэс нь төрийн албан агчдын дээрэс нь томилчдөг. Агентлагуудаас нь одоо цагдаагийн ерхий газраас ч юм уу онцгой байдлын ерхий газраас эрүүл мэндийн газраас нь ч юм ингээд томилдог. Тинчээ бол аймгийн засаг дарга бол зөвхөн нутаг орныхоо л одоо иргэдтэй юм ярихаас биш тэр босоо удирдлагатай хүмүүстэй бол хамтарч ажиллана л гэдэг зүйлийг ярихаас биш удирдан чиглүүлэлт зохион байгуулах ямар ч боломж байдгүй л асуудал. Тэгээд одоо хэрвээ аймгийн засаг босоо тогтолцоог нь халаад ингээд явах юм бол аймгийн онцгой байдлын газар бол
өөрийнхөө төсвийг загшин зарцуулдаг тэр эрхтэй болох юм бол тоног төхөөрөмжөөр сайжруулах боломжоо бүрдүүлэх. Тий. Заавал одоо Улаанбаатар хотоос төсөв энэ жил манай дээр тэдэн төгрөг өгөөч гэж ингээ гуйж явж явах шаардлага байхгүй л болох гээд байгаа юм л. Тэгээд их нүсвэр те ингэж ярьдаг. Бүр суман дээр хүртэл ялгаагүй. Одоо ерөнхий боловсролын сургуулийн захирал сумынхаа засаг даргын үгэнд орхон боллоо гэж. За тэгээ сумынхаа засаг даргын үгэнд яг битэрийн хийлдэг шиг яг орохгүй юм хэрэг. Аймгаас аймгийн боловсролын газрын дарга намайг том болсон шүү дээ. Одоо би бол одоо өөр юм тусдаа ийм ажил үйлчлэгийг явуулж байна. Нэг суман дээр амьдраад идэг хүн ардынхаа төлөө хамтдаа ингээд идэг. Нөгөө талд нь ийм ойлгомжгүй байдал үүсэт идэг л гэсэн юм санааг яриадсан. За, Бямб гарагт Монгол Ардын намын бүлэг хуралдах гэж байгаа юм уу? Нэг тийм мэдээлэл бас UBN дээр гарсан байна. За, тэгвэл хуралдах байгаа агуулга нь бол их таатайч гэх юм уу? За, Монгол Ардын намын бүлэг Бямб гарагийн хуралдаанаараа ахмадын тэтгэврийг хэрхэн нэмэх асуудлыг эцэслэн хилэлцгээр болжээ л гэсэн мэдээлэл байна. За, Бямб гарагийн хуралдаан гэхэлэр бас сонирн байгаад байна л да. Бүлгүүд чинь даваа гараг болгонд хуралддаг. Тэгээ Бямб гарагт алтан бусаар хуралдах гэж байгаа юм болов уу гэж бодож байна. Эсвэл ээлж бус хуралд зарлж байгаа юм болов. За, ингээд Абубакир сайд энэ мэдээллийг дуулгасан юм билээ. За, намайг тэтгэвэр нэмсэнгүү гэж шүүмжилдэг. Цалин тэтгэврийн асуудал дээр нэг сайд нь ирээд хамаагүй тонгочоод байж болохгүй. Монгол Ардын намын бүлэг энэ Бямб гарагийн хуралдаанаараа ахмадын тэтгэврийг хэрхэн нэмэх асуудлыг эцэслэн хилэлцнэ. Үүний дараа мэдээлэл өгье гэдэг юм зүйлийг хэлж байна. За, тэгэхээр одоо Бямб гарагт хуралдах гэж байгаа байна л гэж ойлгоё доо, тийм ээ. За, тэгээ хуралдах байгаа агуулга нь бүр ахмадын тэтгэврийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг зүйлийг л эрх баригч нам эцсийн байдлаараа хилцэж санал дүгнэлтэд гарах юм байна. Тэгээд хилэлцээд өстой нэмэх боломжгүй юм байна гэсэн шийдвэрч гарч магадгүй юм байна. Эсвэл за ингээд дэмжийа гэдэг. За эсвэл одоо нөгөө өмнө нь гаргаж ирсэн нөгөө инфляцийн төвшөнтэй уйлдуулаад нэг 6% нэмнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү шийдвэрүүдийг аль нь ч гарахыг үгүйсэх аргагүй. За ийм нэг хүлээлтэнд бол Абубакир сайд нийгмийг бол аваачиж байгаа юм байна гэсэн ийм ойлголтыг бас авахаар байгаа юм биш үү. За өнөөдөр нөгөө харт тамхитай холбоотой асуудал чинь улсын хурлын чуулганаар хилцэгдсэн. За хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхан устгах ёстой харт тамхиг хэрэгэлсэн, худалдсан, 8-нд оролцсон албан тушаалтан хамгийн хатуу ял авдаг байх ёстой гэдэг юм байр суурийг хэлж байна. Тэгээ энэнийг одоо нөгөө яаж хянж хэрэгжүүлэх юм бэ? Ерөөсөө нэг нийгмийн ойлголт бол тэр байгаа шүү дээ. За иргэн билгүүтээ 50 г масууруулах сэтгцэд нөлөөлөх бодис авч явсныг нь хурааж авлаа. Тэгээ хурааж авсан бодис нь яг яадаг юм бэ гэдэг нь ерөөсөө тодорхойгүй. Устгалт хийдэг юм уу? Хурааж аваад эд мөрийн баримтаар хадгалаад байж идэг юм уу? Тэгээд тэрийг нь нөө дотроос аваад эргүүлээд зах зээл дээр гаргадаг гэх мэт ийм асуудлууд нь яригддаг. За энэ дээр бол одоо Дан төмөр гишүүн бол дараах байсан. Хар тамхины асуудыг одоо Мөнх Эрдэнэ учрал хоёр бол шийдэж чад. Мөнх Эрдэнэ гэдэг нь одоо төрийн нарийн бичгийн дарга хэлээд байгаа тийм. Дид сайдаа яриад. Дид сайдаа хэлээд байна. За энэ хоёр бол шийдэж чадахгүй. Тэгэхээр амар сайхан чи өөрөө наадхаа гардаж хий гэсэн зүйлийг. Зүгээр амар сайхан сайдаас асуух гэж байгаа нь яг энэ хар тамхитай тэмцэе гэж байгаа бол энэ хуулийн дээр та өөрөө суухгүй юм. Хууль гэдэг бол бодлого. Бодлого болоод байгаа байдлыг өөрчлөхийн төлөө гардаг. Байгаа байдлыг яаж өөрчлөх юм бэ та нар гэж гишүүд асуухаар өөрчлөлтийн тодорхой хариулт бол байхгүй. За ингээд ямар ч өөрчлөлтийн тодорхой хариултгүй зүгээр л хуулийн төсөл бариад ороод ирлээ гэдэг юм шүүмжлэх гэсэн. За амар сайхан сайд нь болохоор зэрэг хар тамхитай тэмцэх албаныхан бол өнөөдөр Монгол аргаар шахуу энэ хэрэгтэй тэмцэж байна. 2 сая төгрөгийн цалиа авчаад хэдэн тэр бом төгрөгийн ийм нөгөө үнийн түнтэй гэмт хэргийн араас хөөцөлддөг гэдэг юм зүйлийг бас хэлж байгаа юм л да. Хар тамхитай тэмцэх алба өнөөдөр хүчин чадал хангалтгүй байна. Хаанаач хүрхгүй байна. Хар шөнөөр өглөө өрөөр яваад үндсэндээ бидний хэлдэг Монгол аргаар шахуу энэ одоо хэрэгтэй тэмцэж байгаа. Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хангалтгүй, цалин хэлж хувцс нийгмийн асуудлууд нь шийдэгддэг. Өнөөдөр 2 сая төгрөгийн цалин өгчөөд мэдээ нь яаж одоо хэдэн их нэтээр хэмжигддэг, хэдэн 100 тэрмээр хэмжигддэг гарахаар одоо тамхитай тэмцээ гэдэг гар нүцгэх нь хөлбөцгийн хүмүүсийн бүлгээд юмд чүрхгүй. За ийм зүйл хэлж байгаа. За тэгэхээр зэрэг одоо амар сайхан сайдын хэлж байгаагаар бол энэ хар тамхитай тэмцэх албыг бол нэлээд өргөжүүлж хангамжийг нэмэгдүүлэх, техник технологиг нэмэгдүүлэх юм асуудлыг хийх хэрэгтэй юм байна гэдэг юм зүйлийг яриад. За нөгөө талдаа юу яригдж байгаа вэ гэхээр зэрэг хар тамхитай тэмцэх албаныхан хэдийгээр хар тамхитай тэмцээд явж байгаа боловч нөгөө урьдсан сэргийлэх арга хэмжээнүүдэд дутуу авсан байна гэдэг шүүмжлэл яваад байгаа. Бид нар мэдээд байдаг, тэмцээд байдаг. Энэ ардаа ажиллаад байдаг мөртлөө ингэж ийна тэгж ийна гэсэн зүйлүүд нь ерөөсөө яригдаагүй ийм
зүйл харагдаад байгаа юм л. Тэгээ яадгүй гэхээр зэрэг нэг харт амх хэрэглэгчийг барьж аваад тэрийг мэдээлэгч болгочихсон. Тэгэхээр зэрэг тэр харт амх хэрэглэгч цагдаагийн албаа гэж хоёр хоорондоо хамааралтай болчихсон. Хамааралтай болохоор тэр харт амх хэрэглэгчээс хин хэрэглээд байна, хаанаас орж ирээд байна гэдэг мэдээлэл авж байгаа боловч нөгөө талдаа харилцан хамаарал үүсэж байгаа учраас энэ асуудал цаашаага одоо аль нь харт амхны хэрэгтэй холбоотой байж болох юм асуудлыг үүсгэж байна гэдэг зүйлийг нь ган төмөр гişүн бас хэлээ. Цагдаагийнхан бол хуучин хулгайчнаар мэдээлэгч байсан бол одоо харт амхичд мэдээлэгч болсон. Хамгийн буруу хүмүүсээ мэдээлэгчээр авч харт амхичдын толгойг идээд мэдээлэгч болох юм бол энэ үндэст нь сүрэн шүү. Энд дээр цагдаагийн дарга нар онцгой анхаарах хэрэгтэй. Харт амхичдыг бол ямар цагдаагийн офицертай харилцаанд оруулж юусоо болохгүй. Толгойг нийлээд явуулахаар тэд нар чинь хаан хатан болчиход байна. Толгойг нийлэл явуулахлаар хаан хатан болчиход байна. Тэгээ ямар ч цагдаагийн албаа агчийг бол харт амгичтай харилцаанд оруулж болохгүй шүү дээ. Бид нар тэгэл Холливуудын киноноос байнга л хардаг шүү дээ. Нөгөө бохир цагдаа гэдэг ийм нэр томьёонууд байдаг тийм. Гудамжинд харт амгич зарж байгаа хүмүүстэйгээ харилцаа холбоонд орчихсон иймэрхүү л төр зураг. Тэгээ бид нар бол өнөөдөр үндэсний гамшиг болчиход байгаа харт амгичтай бол тэмцэх нь зүв. Энийг тэмцлээ бол өргөжүүлэх нь зүйтэй. Соён гэгэрүүлэх ажлуудыг маш сайн хиймээр байна. Харт амхны өр нөлөөллүүдийг бид нар мэддэг болмоор байна. Юуг харт амх гэдэг зүйлд ангиллуулдаг, юуг тэр мансуурлах сэтгцүүд бодис нөлөөт гэдгийг агуулдуудын ямар нь химийн, ямар нь ургамлынхын, тэгээ тэр нь одоо ямар өр нөлөөлөл учруулдгийн хор хохирол нь юу байдгийг энэ бүх зүйлүүдээ одоо нийт иргэдэд мэдүүлэхгүйгээр яг нэг юм далд байгаа хэсэг рүүгээ юу хийж байгааг мэддэхгүй албыг ингээд байлгаад ахлаар зэрэг эргээд энэ асуудал чинь ийм том үндэсний хэмжээний тэгээд зарим гишүүдийн сайдуудыг хэлж байгаагаар болохоор зэрэг хэдэн зуун тэрбумаар яригддаг, хэдэн их найдаар таярагддаг их хэмжээний үнийн дүнтэй тийм зүйл Монголын зах зээл дээр эргэлдээд байна л гэж. За тэгээд дэд сайд нь болохоор зэрэг харт амхнаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа эмчлүүлэхээр ирвэл ял шийтгэл хүлээлгэхгүй хувийн мэдээллийг нь бол хамгаална гэж айкон дээр гаргасан бэл. За одоо болио доо. За би миний мөнгө сурахгүй юм байна, эрүүл мэндч болохгүй юм байна. За ерөөсө болио би энэ нийгэмдээ хэрэгцээтэй хүн бол энгийнээр амьдрий гэд хүрээд ирэх юм бол за тэр хүнд бол ял шийтгэл хүлээлгэхгүй л гэдэг юм зүйл хэлж байна. Тэгээ одоо хэрэглэгчд нь их болоод байна шүү дээ. Нийлүүлэгчд нь нөө мафийн шинжтэйгээр орчихсон, худалдан борлуулдаг хэсэг бүлэг хүмүүстэйгээ. Тэгээ хил давуулдаг нэг иймэрхүү сүлжээтэйгээ. Тэгээ хэрэглэгчтэй л өсгөөд байгаа. Хэрэглэгчтэй өсгөхийн хэмжээгээр нөгөө орж байгаа орлогууд нэмэгдээд тэгээ нийгмийнх нь хамгийн том асуудал болчихвол ингэж явчих. За завсралчаад эргээд бусад мэдээлэлээр уулзъя да. За. Pocket safe. Pocket байхад it's so safe. Pocket байхад it's so safe. Аз жаргалыг амтал. Мөдлүү паста. Аягтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт айн эхэллээ. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үсэр тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Өөрийн цэвэр угаалга үлдэх шинэ аргыг танилцуулж байна. Шинэ Ariel All-in-One Pots толбонд потхийн таагүй нэрийг одоор айлгана. Богино угаалгын програм дээрч потхийн. Эхлээд Ariel Pot, дараа нь хугацаа хийн. Өөрийн цэвэрхэн угаалга үлдэхэд бас потхийн. Шинэ Ariel All-in-One Pots. Хүүхд хүрхгүй газар хадгална. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресс бүү автаарай. Магнимум хэрэглээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүвээр итгэв. Монголдо үйлдвэрлэв. Ангижруулсны дараа таны ус тосгодож хүн дөрөвдгөө одоо тэгдэггүй боллоо. Шинэ Pantene ангижруулагч. Бидний Pro-ийн арилга нь усанд жиг тархан шингэж усыг хүндрүүлэхгүйгээр нөхөн сэргээн. Маш хөнгөн тул усэндээ түрхээд үлдээж болно. 100 хүртэлх үү илүү бат бөх харагдахуйц эрүүл ус. Одоо усыг хүндрүүлдэггүй найрлагатай боллоо. Туршаад үз. Pantene. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм.
Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Оддын гэгээ олон ангид уран сайхны киног Go Plus-ийн Basic Plus багцаас хүлээн авч үзээрэй. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлаа гэмшлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсон байна. Далайн замаг фастраг уугаад ходоод өвдөх цовиргүй эрүүл амьдарцгаая. Өөрийн цэвэр угаалга үлдэх шинэ аргыг танилцуулж байна. Шинэ Ariel All-in-One Pots толбонд Pothin тайван үнэрийг одоор айлгана. Богино угаалгын програм дээрч Pothin эхлээд Ariel Pot дараа нь хувцас хийн. Өөрийн цэвэрхэн угаалга үлдэхэд бас Pothin. Шинэ Ariel All-in-One Pots хүүхэд хүрэхгүй газар хадгална. Өдрийн хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гарн дээр нэм бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нэнгуудтай тэмцэцгээе. Сэвгэр чингэн савнгаа шахаж аваад гараа сайлруулж өтгөн хөөсрүүлээд тэдгээр нэм бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо сэвгэрд том савлгаатай боллоо. Нэм бактерийн эсрэг 195 угаалт. Ангижруулсны дараа таны ус тосгодож хүн дөрөвдгөө одоо тэгдэггүй боллоо. Шинэ Pantene ангижруулагч. Бидний Pro-ийн арилга нь усанд жиг тархан шингэж үсийг хүндрүүлэхгүйгээр нөхөн сэргээн. Маш хөнгөн тул усандээ түрхэд үлдээж болно. 100 хүртэлх үү илүү бат бөх харагдахуйц эрүүл ус. Одоо үсийг хүндрүүлдэггүй найрлагатай боллоо. Туршаад үз. Pantene. Танд агарлаа шүү. Надад ч ихтэй гарч амжихгүй дээ. Нэг юм мартаагүйц. Хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт айн эхэллээ. Ариг банк. Аз жаргалыг амтал. Мөдлүү паста. Pocket safe. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. За 18 цаг 47 минут болж байна. За ирсэн сэтгэлдүүдээс бас хэсэг дуулгаа явчих. За бид хамгаалах хэрэгтэй халзан бүргэдээгээр бүү оролдоо энэ хулгайчлалын өөрсдийн хувийнх бишрүүл гэсэн байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Сайн байна ажлын амжилт хүсье гэсэн байна. За танаа телевиз яагаад шууд лайваар явуулахгүй байгаа юм бэ гэсэн байна. Манай энэ лайваар явал лайвыг нь би уушаад байж шүү дээ одоо. За банкыг бол дэмжиж байна гэсэн байна. Шинэ төгсөгчдөөс бүрдүүлэл хяналттай тавьж маш хяналт дор баймаар байна. Дотроос нь шүүгчд нь амиа хорлоод байгааг сонсоход сонирн байна гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны өдөрт зөвлөлийн дарга албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал нар хамтарч өөрийн дураар ипотекийн хууль бус гэрээ хийж ард түмнийг хохироож байна. Жолоочийн даатгал бас малчлалын даатгал гэх нэрээр мөнгө хуульж мүлжиж байна шүү дээ. Улсын хурлын дарга бямцагтаа анхааралтай аваачаа л гэсэн байна. Зэсийн өнөөдөр $14,000 байхад татвараа 3 дахин бууруулах нь монгол хүн биш гадны хөрөнгө хүүлэгчдийн санаа. Дэлхийн засгийн номер 1 тоглогч Чил улс өсөн нэмэгдэх амнаад 26% байдаг байна. Дандаа мөнгөгүй хөрөнгөгүй цүнх баригч ганц хүний компаниуд манай лицензийг нь авч дарчгаад юу ч хийж чадахгүй байгаа болохоос манай 5% амнаатыг өндөр гээд эхлэхгүй байгаа биш шүү. Онтрэ харамгтай гээд бүгд гуйлахчид хаанаас мөнгө зээлж монголчуудаас мөнгө хүлэх вэ гэж яваа гуйлахчид шүү. Рио Тинтотой хуйлдаж сэсийн амнаатыг 3 дахин бууруулж байхад амнаатыг бүрэн авч чадвал тэтгэврийг нэмж цалинч нэмэх бүрэн боломжтой. Баяр цогтын 1-р дүр дамжин юм сайхан балгийн бас 1 дүр уянга нарыг зайлуулъя л гэсэн сэтгэл бас иржээ. За дор чондоо зайлуулаач яа гэсэн байна. Машины татварыг бууруулвал олон иргэд дэм болно доо л гэсэн байна. Уран дими олох мөнгө нь нүүрснийхээс маш бага гэсэн штэ. Амсах гарч хохирол насар их Африк баталнаа. Үүний оронд Оросын холбооны улсаас мини атомын цахилгаан станц авчих уу гэсэн байна. Оройн төргийн уулуурхаа ухаад улс орон ард түмэн ашиггүй бол ухаад хэрэггүй, ухсан нүхэ битүүлэхгүй байна л гэсэн байна. Амнаатыг буруу яриад байна. 15%-аас 5% руу буулахаар хилэлцээ хийх гэж байна гэж сошиалор яваад байгаа шүү дээ л гэсэн байна. За оюун ахмадууд санхүүгийн өгч байгаа нь үнэн үү гэнэ үү?
За юу гэж байгаа юм болов? За олон хоног амрахгүй шүү. Хужаанаар хөөж гаргаач яа гэсэн сэтгэлүүд одоогийн байдлаар ирсэн байна. За зарим мэдээллийг нэг богино дуулгаад нэг хандивын хэдэн мэдээлүүд байгаа. Тэрийг нь явуулчих гэж бодож байна. За хууль сахиулах байгууллагын 30 мянган албан агчдын үйл ажиллагааны стандартыг бол шинжилнэ гэдгийг бол амар сайхан сайд бол хэлсэн. За учрал ерхий сайдын зөвлөхүүд нь бол иймэрхүү хүмүүс байдгийн байна. За энэ бол бас игүүр дээр гарсан ийм мэдээлэл байлээ. За ингээд ажлын албаны дарга нь Даш Дэмбэрл гэдэг өнөөдөр шинээр томилогдсон эн чинь намын нарийн бичгийн дарга болчих шиг боллоо тий Даш Дэмбэрл гэдэг. За ингээд ногоон автобусны хэрэгээр улс төр Сүхбаатар учрлын зөвлөхөөр иргэн ирж байгаа юм байна. Улс төрийн бодлогын зөвлөхөөр нь Тамир гэдэг залуу ажиллаж байна. За ногоон хөгжил асуудсан хариуцсан зөвлөхөөр нь Булган Чимэг гэдэг. Нийтдээ одоо 8 13 зөвлөгтэй байхаар ингээд ажил ийм хүмүүсийн танилцуулга бол игүүр дээр гарсан байлээ. За Өмнө Говь аймгийн засаг дарга Инх Батыг 12 хүртэл жилийн 20 ялтай зүйл ангаар ялагдагчаар татаж шалгаж байгаа гэсэн юм мэдээлэл бас IC дээр гарсан байна. Бүгнайрд Хятад ард улсын Ирээн хот руу зорчих иргэдэд гадаад харилцааны юмнаас анхааруулга хөргүүлж байгаа юм байна. За энэ ямар анхааруулга вэ гэхлээр зэрэг 20 мянган юанаас дээш 5,000 Америк доллароос дээш бэлэн мөнгө байх юм бол заавал гайлын мэдүүлэгт бүртгүүлнэ. Бүгнайрд Хятад ард улсын гайлын мэдүүлэгт бүртгүүлнэ. За үүнээсээ болоод одоо мөнгөө хураалгах, торгуулах, за мөнгөө одоо нөгөө төр гацах гэх юм бол мөнгийг нь хурааж аваад нөгөө шалгах үйл ажиллагаа явуулаад гацчихдаг. За иймэрхүү зүйлүүд бол байгаад байна шүү. За энэ бол Бүгнайрд Хятад ард улс гэдэг бол өөрийн гэсэн хууль дүрм журамтай юм улс учраас тухайн улсын хөлийг давж байгаа бол тухайн улсын хуулийг дагаж мөрдөхгүй бол болохгүй байх шүү гэдэг зүйлийг гадаад харилцааны яамнаас Ирээнээр дамжуулж байгаа хүмүүст бол сануулж хэлж байгаа юм байлээ. За сурооны асуудал чинь суроо скутерүүдийн асуудал чинь улсын хурлын чуулган дээр бүр хуулийн төсөл болж орж ирж байгаа юм байна. За суроо скутерыг зориултын бус газар байршуулбал 100 мянгаар торгоно гэж игүүр дээр мэдээлэл гарсан. Хуулийн төсөл шүү энэ гэхдээ. За ингээд мопед скутер сурооныг 18-аас дээш насных доош насны хүүхэд унахыг бол хориглоно. Зорчиж жолооцсон тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно. Эцэг эхчүүд өөрсдийн нэвтрэх хэрэгээр насан туршаагүй хүүхэдтэй зорчуулсан бол 200 мянган төгрөгөөр торгуулна. За явган замаар зорчвол 50 мянган төгрөгөөр торгуулна. Зориултын бус газар байршуулвал 50 мянган төгрөгөөр тус торгоно гэх мэт ийм торгуулийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ л гэдэг юм зүйл. За энэ суроон скутерээс чинь бол 129 насан турш хүн одоогийн байдлаар гэмтэлж бэлтсэн гэсэн юм мэдээлэл яваад байгаа юм л шүү дээ. 2024 оны статистикаас 2025 оных нь 6 дахин илүү өссөн байна гэж. Зөвхөн энэ. Тэгээ энэ хуулийн төслөөр хоёр хол юм байлээ. Нэгдүгээрт 18-аас доош насных бүрэн хориглоно. За хоёрдугаарт явган үний зам дээр явахгүй. Энэ хоёрыг чийжлээд авчихад бол энэ хуулийн гол утга санаа нь бол тэгээд энэ чинь бүр хуульчлаад гарчих юм бол тэгэл бид нар дагаж хэрэгжүүлэхээс өөр аргагүй хууль зөрчсөн үйлдэл болгоо явах юм байл шүү дээ. За нэг юм хандив мэдээ ирсэн юм аа. Халуун сэтгэд монголчууд минь хандивт нэгдэж амьдрал биелгэлнэ үү. За миний ээжийг хүүхнэ гэдгээ 1950 онд Өмнө Говь аймгийн Ноён суманд төрсэн өдгөө 76 настай. Ноён сумын баг сургууль, Баяндалаа сумын баг сургууль ингээд 13-ны бичээж мэргэжлээр суралцсан Ноён сумын захиргаанд бичээчээр ажиллаж байгаад Өмнө Говь аймгийн Гурамт сумын харьяа Хилийн цэргийн Овоотын отроод Хилийн стафтай ажил амьдралын холбосон удам дамжсан хилчин гэр бүлийн бахархалт ээж үлээ. Ээж маань 10 хүүхэд төрүүлж нийт 16 хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн Алдар Тэхийн 1-2 дугаар зэргийн одонд хөдөлмөр зүтгэлөө үнэлүүлж Алтан гац одон Хилийн цэрэг аймаг сум болон төрийн медаль шагналууд шагнагдаж явсан юм хүн. За ээж минь 2019 оноос хойш зүрхний шигдээс өвчнөр өвдөж онцлогдсон ангиографид орж зүрхний судсандаа стент тавиулсан байт юм а. За түүнээс хойш эмчилгээ хийлгэж тогтмол юм уу эмчийн хяналтанд байсан ч сүүлийн үед зовир нь улам хүндэрч ойр ойрхон эмнэлэг твтэх болсон. Даралт пүүлс унах, уруул хөхрөх, амьсгаа давхцах, чээж дүнхэлзэх, нүүр, хөл хавгнах, зүрхэн өдөрт 3-4 удаа зогсон байдалд орж нэг удаагийн зогсолт нь 4-5-7 секунд үргэлжлэж байна. Нарийн мэргэжлийн эмчнэрийн зөвлөснөөр ээжид минь ICD буюу 3 салаа утастай зүрхний аппарат яаралтай тавиулах шаардлагатай байгаа юм а. За аппарат болон эмчилгээний нийт зардал нь 80 сая төгрөг болох юм а. Үр хүүхдүүд бид одоогоор 20 гаруй сая төгрөгийг бүрдүүлээд байгаа бөгөөд цаашдын эмчилгээний зардал та бүхний халуун сэтгэлд дэм маш их хэрэгтэй байна гэдэг. За 80 сая төгрөгийн зардал хэрэгтэйг нь 20 сая төгрөгийн хүүхдүүд нь бүрдүүлсэн. Одоо нэг 60 сая төгрөг дутаад байгаа. За ингээд хандивын данс нь Айбантайгаа за тэг 9 3 тэг 500 55 89 тэг 4 80 82 гэсэн юм хандивын дас байгаа юм байна. Тэг 9 тэг 3 тэг 500 55 89 тэг 4 80 82 гэдэг утас нь 89 22 69 62 гэсэн юм дугаарыг утас байгаа юм байна. За дуусах гэсэн тий. Дуусахаас өмнө би бас нэг хандивын мэдээлэл дуулах чийдэх үү. За энэ захиур цэгийн пэйж дээр гарсан та бүхэн захиур руу бас ороод энэ зүйлийг бас үзчихээрэй гэж хүсгээд байгаа юм л да. Энэ хоёр хүүхэд ингээ гудамжинд бал зараад
ээжийг маань ирүүл тусдаг. Тэгээд манай болохоор ээжийг хүмүүс ирүүл тэгээд дараа За энэ хоёр бяцхан хүүхэд маань ингээ ээжигээ эрүүл саруулахын тулд ингээ хандив цуглуулад бал зараад ингээд явж байгаа. За энэ дээр бол одоо би зүгээр гялс дуулах чи гэж бодож байна. Хаан банк 54,500 56 48 17 89 57 гэсэн ийм хандивын данс бас ажиллаж байгаа юм байна шүү. Утас нь 90 40 52 46 гэдэг. За ингээд бидний хайр дээр чимэд орж явахдаа уран бэлгийн Сүхбаатар аймагт төрсөө 10 дугаар цэцэрлэгт ингээ бяцхан үрсийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа боловсролын салбарт 13 жил ажилласан юм хүн байгаа юм байна. За ингээд цусны зочмог хорт хавдар өвчнөр онцлогдсон. 26-ны 3 сарын 23-нд онцлогдсон. За ингээд бүгд найрамд хятад ард улсад явж имчилгээ хийлгэх ийм цөмөг шилжүүлэлтэн суулгах ийм шаардлагатай төрсөн дүүн одоо донороор орох боломжтой гэсэн ийм мэдээлэлүүд авсан. 700 сая төгрөг бас хэрэгтэй байгаа юм байна. Хоёр хүүхэд нь годомжинд ингээ бал зараад ээжийн имчилгээнд хандив цуглуулж явж байгаа энэ мэдээллийг та бүхэндээ бас хуваалцаад тусдим болооч гэдэг хүсэлтийг бас нэвтрүүлгээрээ дамжуулаад хүргэхчий гэж бодсон. Захиур руу ороод бас үзээрэй та бүхэн. За ингээд өнөөдрийн Монгол комент нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна да. Нэвтрүүлгийн маань цаг маань бас хүрсэнгүй. За ингээд хамт байсандаа баярлалаа. Маргааш 18 цагт эргээд уулзъя да. Өөрийгөө хэлчих. За. Монгол комментэд нэгтгэцгээе.